За өдөртөө хүндээ энэ өрөө мэндийг хүргэе. Тэгэхээр Eagle телевиз ээлж зочны ярилцлагын цаг эхэлж байна. Тэгэхээр бид өнөөдөр студид Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн дэд профессор, үндсэн хууль судлаач мөнх сайхныг урьсан байна. За мөн одоо Улаанбаатар бодлогын судалгааны төвийн удирдах зүйлийн дарга судлаач Машбатыг урьсан байна. Тэгээ бид өнөөдөр ямар асуудлаар ярилцах вэ гэхээр өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл нэлээд гараад эхэлсэн хүмүүс сайн мэдж байгаа байх. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх ийм санал асуулга орон даяар явагдаад ингээд эхэлсэн байгаа. За 4-р сарын 29-30-ны өдрүүдэд бол зөвлөдөх санал асуулгын одоо тэр яг санал хураах тэр үйл явц хилцүүлэг нь бол өрнөн. Тэгээ үүнтэй холбоотой улсын хурлын тогтоолын төсөл за бусад юмнууд бол ингээд батлагдсан холбогдох шийдвэрүүд гараад энэ бол төрийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа юм бодиттой ажил болоод явж байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор ер нь хамгийн эцсийн одоо бүлэгтээ бол үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв юм уу? Яагаад ямар өөрчлөлтийг оруулах нь зөв юм? Яагаад ийм өөрчлөлтүүдийг оруулах юм шаардлага бодиттой шаардлага бас байгаа юм бэ гэдэг энэ одоо үндсэн асуудлуудыг тодруулж ярилцъя гэж ингэж та бүхний студид урьсан юм аа. Тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. Ер нь бол улсын хурлаас гаргасан тэр тогтоол шийдвэрийн дагуу явж байгаа ажлын талаар хэр зэрэг мэдээлэлтэй байна. За үндсэн 6 асуудлаар тэр зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна гэж ингэж гаргасан байгаа. Тэр 6 асуудлын тухайд яг одоо гол тэр байгаа онсон асуудлууд мөн үү биш үү судлаачдын хувьд юу гэж үзэж байна? За баярлалаа. Тэгэхээр энэ зөвлөлдөх санал асуулгаар хилцүүлэх одоо сэдвүүдийг бол зөвхөн хэвлэлээр тавигдсан мэдээгээр л одоо харж байна. Илүү өөр мэдээлэл бол олдохгүй байна. А яг тухайн асуудлуудаар нь ямар томьёололоор өөрчлөлт орох гэж байгаа гэдэг мэдээлэл ерөөсөө судлаач нар биднэрт олдохгүй байна. Тэгээд 6 асуудал байгаа юм. Тэгээд миний хувьд бол харахад энэ 6 асуудлын нэг 2-3 нь бол яг бидний өнөөдөр шийдчихвэл одоо хэрэгтэй гэж бас судалгаагаар бол практик дээр харагдсан зүйлүүд байгаа. А үлдсэн 3 нь бол одоо тийм биш байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр өнөөдөр бас ярилцах зүйтэй байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ ярилцах байгаа 6 асуудал нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт биш, бүр шинжилсэн найруулгын санал асуулга маягаар явуулж байгаа юм. Харахаар одоо жишээлх юм бол энэ дээр хид хідэн зүйл. Нэгдүгээрт бол үндсэн хуульд огт байхгүй шинэ маш олон институтуудыг одоо нэмэх ийм зүйлүүд байна. Жишээлбэл төрийн албаны зөвлөлийн асуудал. За тэгээд төрийн хариуцлага сахилах шударгын ёсны тогтолцоог бэхжүүлнэ гэж байгаа байхгүй. Тэр нь яг юу вэ гэдэг нь маш тодорхойгүй. Ийшээ юу ч оруулж ойлгож болно, юу ч оруулахгүй гэж болно тийм. За 3 дугаарт болохоор ардын хурл улсын баг хурлыг одоо байгуулах ийм асуудал. Тэгэхээр хэрвээ иймэрхүү зүйлүүдийг хилцэж байгаа бол эн чинь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт биш. Энэ бол шинжилсэн найруулга байна. Тэгээ би энэчээс одоо ганцхан юм ин авч ярил л да одоо энэ 2 танхимтай парламент бол ардын хурл байгуулъя гэдэг. Энд чинь бол нэгдүгээрт энэ ардын хурл гэж яриад байгаа зүйл бол өөрөө яг жинхэнэ 2 танхимтай парламентын тухай биш байгаа юм. Энэ бол 90-92 онд байсан социалист маягийн суурин дээр бий болсон ардын хурл энэ байнгын биш. Энээс байгуулагдсан улсын баг хурлын тухай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар бол ийшээ шилжих юм одоо зайлшгүй шаардлага бол байхгүй. Энэ талаар ямар ч судалгаа хийсэн байхгүй. Энэ бол хэсэг хүмүүсийн юм нэг бодол ийм асуудал руу орчоод яваад байгаа. Тэгээ ер нь бол 2 танхимтай парламент маань ихэвчлэн том олон үндэстний олон сая хүнтэй холбооны улсад байдаг ихэвчлэн ийм тогтолцоо. Гол нь бол энэ нь бол нэг яг 2 зорилгоор байгуулдаг. Эхнийх нь бол төлөөлөл хангах тийм. Олон муж улсуудын төлөөллийг хууль тогтоох ажиллагаанд оруулах эсвэл шашны үндэс угсаа хил соёлын цөөнхийн төлөөллийг оруулах зорилготойгоор дээд танхимыг байгуулдаг. Монгол улсад бол ерөөсөө ийм одоо зүйл байхгүй тийм. Монгол улс нэгдмэл улс олон одоо казак иргэдээс өөрөөр бол тийм олон ясны юм бол байхгүй. Бид нэгдмэл улс учраас энийг байгуулах ийм төлөөлөл хангах шаардлага байхгүй. Хоёрдугаарт хууль тогтоох ажиллагааг яг чанартай болгох нэг ийм одоо зорилготой гэдэг. Гэхдээ энэ нь бол заавал 2 танхим руу шилжиж чанартай болно гэсэн байдгүй. Нэг танхимтай улсууд бол хууль тогтоох ажиллагаа чанаржуулах тийм парламентын гишүүдийн тоон хангалттай байх, байнга хороодоо чадварчуулах ийм байдлаар ингээд чанартай болгоод явцдаг ийм механизмууд бол байдаг л да. Тэгээд өөрөөр хэлбэл манайх шиг нэгдмэл ийм 3 сая хүн амтай улсад бол 2 танхимтай парламент руу шилжих одоо ямар ч зүй ёсны шалтгаан бол судлаачийн хувьд ерөөсөй олж харахгүй байгаа юм. Хэрвээ ийм өөрчлөлт ярьж байгаа бол энэ өөрөө манай үндсэн хуулийн суур бүтцийг эвдэх чинь цоо шинэ үндсэн хуулийн тухай асуулга явж байгаа нь бол бас харамсаж байгаа юм л да. Машбат профессор явд. Яг үнийг хэлэхэд биш үү те. Ингээд хилцүүлэг эхэлсэн гэж яваад байгаа тий.
Тэгээ яг юу хэлэлцүүлээд байгааг нь би одоо болцсон юм. Яг үнэндээ. Тэгээд юу хэлэлцүүлээд байгаа юм тэр асуудлууд нь өөрөө ийм хэлцээч гэдэг уулын тодорхой байх хэрэгтэй гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэр томьёоллуудыг би одоо бол орж байгаа. Тэгээд хэвлэл мэдээлэлээр болохоор дандаа ийм зөрүүтэй юмуд бичээд яваад байгаа. Тэ. Тэгээд сүүлдээ бүр ерөнхийлөгчийн засаглал руу шилжих тухай асуудлыг хүртэл яриад байгаа юм шиг болоод байгаа. Тэгэхээр үндсэндээ одоо яг саяны хэлдгээр манай мөнх сайхны хэлдгээр ерөнхийлөгчийн засаглал эсвэл ардын хурлын тухай асуудал эсвэл одоо тэр нөгөө төрийн албаны тийм тусдаа тийм институт байгуулах нь шүү дээ тий. Гэх мэтлэнгээр нэг иймэрхүү юмнууд хийнэ гэдэг бол ялангуяа тэр ерөнхийлөгчийн болоод тэр ардын хурлын систем рүү шилжих тухай асуудал бол огт судлагдаг угаас гадна хэрвээ энийг хийх юм бол эн чинь цоо шин үндсэн хөл болно. Манай мөнх сайх зөвлөн хэллээ. Энэ шинжилнээр болсон болно гэж. Би бол энийг бүр шууд төрийн эргэлт болно гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг энэ асуудлаар дахимдуулж төрийн эргэлт хийх тийм хэмжээнд хүрэхүй гэсэн айдас надад байна. Яг үнэндээ. Зүгээр их энгийнээр хэлэх юм бол одоо бид нар сайхан жижигхэн суудлын машинтай явж байсан. За тэр нь амаржийн доголцсон байхад мөн энэ ерөөсө дугуй болохгүй нэг гүтэ тракторын дугуй хийх гэдэг нь шүү дээ. Ардын хурлын системтэй болно эсвэл ерөнхийлөгчийн системтэй ерөнхийлөгчийн засгийн газартай болно юм ерөнхийлөгчийн засаг руу шилжих юм бол зөвхөн л амаржин дугуулцны төлөө бид нар машинаас солих гэдэг. Тийм юм хийх шаардлагатай үгүй юу гэдэг бид нар хэрүүл бодох хэрэгтэй. Судлаачид нь нарийн судлаад оншоо тавьсан байгаа юм шүү дээ. Оншоо тавиад яг энэ хэсгийг нь солиё. Энийг ингээд сольчихвол ингүүл болцохоор байна гэдгээр бүр 25 жилийн турш хийсэн судалгаанууд яг энийг ингээд судалсан хүмүүс нь үндсэндээ санал нийлцсэн ийм нөгөө эрдэм шинжилгээний тийм зөвшөл бол байгаад байгаа байхгүй юу. Тэрний гадуур улс төр тохиод байгаа. Би тэгээд энд нэг жоохон санаа зовлоо шүү. Тэгвэл энэ юу бах те одоо бас зарим нэг зүйлийг бас ялгаж салгаж ингээд тусдаа явж байгаа юмнууд шүү гэдгийг үзэгчдэд ойлгомжтой болгоход сэлж өгөхгүй болох байх. Ер нь бол ерөнхийлөгчийн сонгуул одоо энэ 2017 онд болно. За үүнд бол ардчилсан намаас нэр дэвшээ одоо дэвшнэ гэж ингэж өөрийнхөө амбицийг зарлаж байгаа. Ерөнхий прокурор асан одоо дөрөлж явгаа бол ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв зүйтэй юм аа. Гэдэг ингээд хүмүүсээс санал асуугаад яваад байгаа шүү дээ. За энэ бол үндсэн хуулийн нөгөө нэмэлт өөрчлөлт оруулах асуудал буюу зөвлөлт санал асуулгаас бол шал тусдаа явж байгаа юм асуудал байгаа. Тийм ээ энийг бол тусдна гэж хэлж өгсөн баг. Яг тэр зөвлөлт санал асуулга дээр бол үндсэн 6 асуудал байгаа. Тэр 6-гийн одоо үндсэндээ бол 3 4 нь бол яг тэр үндсэн хуулийн хийх юм бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт биш үндсэн хуулийн бүр тийм шинжилэл одоо өөрөөр хэлэх юм бол шинэ үндсэн хууль болох гэдэг нэг юм санааг таах хэллээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас нэг зүйлийг тодруулж ярих нь зүйтэй баг. Өнгөрсөн жилүүд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг чинь аюул олон парламент ингээл төслөөргөөл аюул олон ажлын хэсэг гаргаад нэлээд сайн судалсан шүү дээ. Ингээд судалж явж яг нэг асуудал дээр бол судлаачид бүгдөө санал нэгдэж гэнэ гэж ойлгоод байгаа. Энэ бол нөгөө гүйцэтгэх засаглалаа илүү чадамжтай болгох яг тэр сонгодог парламентын одоо хэлбэрлүүн оруулъя гэдэг энэ асуудлыг бас тусгасан юм уу гэж ингэж харсан. Энэ дээр та бүхэн ямар бодолтой ямар мэдээлэлтэй байна? Тэгэхээр энэ дээр бол одоо яг тэр зөвшөлтсөл үүссэн судлаачид улс төрийн гол намуудын хувьд ингээ ойлголцож байгаа юм ерөөсөө тэр тий. Өөрөөр хэлбэл Монголд одоо гүйцэтгэх эрх мэдэл хаана байгааг нь мэддэггүй. Засгийн газар дээр байгаа юм шиг тэгтээ ерөнхийлөгч ч ордог. Улсын хурлын гишүүд ч ордог тий. Тэгээд ингээд одоо нийгэм эдийн засгийн асуудлууд жишээлбэл ядуур луутаа тий. Уул уурхай шиг тийм том бодлогын шинжтэй асуудлууд, боловсролын шинжилэл эрх зүйн шинжилгээ. Тэгээ эднийг ерөөсөө засгийн газар хийх чадахгүй болсон. Энийг тодорхой эсдэл үүрээд энэ шинжилгээг хийгээд хариуцууд ингээд тогтвортой ажиллах боломжгүй болчиход байгаа. Энэ бол үнэн. Энэ бол хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт бол ерөнхий сайд өөрийнхөө танхимын гишүүдийг бүрдүүлж чаддаггүй. Хувь сайдаа хэнийг байлгах гэдэг нэг нь улсын хурлаас асуудаг. Хариуцлага алдсан сайдаа чөлөөлөе гэвэл улсын хурлын зөвшөөрлөх хэрэгтэй болдог. Энэ нь нийцдээ ерөөсөө ерөнхий сайд тэр бодлогыг мөрийн хөтөлбөрт байгаа зүйлийг хэн биелүүлж чадах вэ гэдэг хүнийг биш. Ерөөсөө л тэр улсын хурлд байгаа фракцийн төлөөллүүдийг оруулдаг. Эргээд одоо кабинетийн зарчим алдагдчихдаг. Тэгээд мөн түнчлэн одоо засгийн газрыг улсын хурл хүссэн үедээ амархон тараачдаг. Ерөөдөө одоо хуралдаан сууж байгаа гишүүдийн олонхоор бол засгийн газрыг тараачих юм бүрэн боломжтой. Тэгэхээр энэ дээр бид нар бол хамтарч судалгаа хийсэн. Энэ дээр харахад одоо ерөөдөө 21 парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай улсуудыг судлахад 18 улсад нь ерөөсөө ерөнхий сайд саяын эрх мэдлүүдийг
хэрэгжүүлдэг, кабинет хэн байх вэ гэдгийг шийддэг. Дээрээс нь засгийн газар амархан огцордгүй юм механизмуудыг бий болгосон байна. Зөвхөн Монгол, Болгар, Словен гэсэн улсад одоо ерөнхий сайдны ирэх мэдлгүй. Тэгээ энэ улсууд юу вэ гэхээр одоо нийгмийн эдийн засгийн хувьд хөгжиж чадахгүй байгаа. Дээрээс нь засгийн газар нь хамгийн тогтворгүй. Одоо Монголын засгийн ерөнхий сайдын дундаж бүрийн эрх хугацаа дөнгөж 2 жил хүрэхгүй байгаа шүү дээ. Гэтэл одоо саяын асуудлуудаа шийдсэн Герман, Англи зэрэг улсын одоо ерөнхий сайдын бүрийн эрх хугацаа маш урт тогтвортой байдаг те. Германы канцлер бол 8 жил, Английн ерөнхий сайд бол 5 жил ч гэдэг юм уу. Тэгэхээр энийг бол шийдий гэдэг дээр ер нь бол зөвшөлтсөл үүссэн. Энүүгээр хийвэл өөрчлөлтийг хийчих хэрэгтэй байгаа. Гэтэл харамсалтай нь бол хитрхи өргөжүүлээд одоо жинхэнэ нуухын авч байгаа нүдийн сохлол юм бол явчих байгаа юм шиг харагдаад байгаа. Одоо хилцэж байгаа юмнуудыг харахаар болж байгаа яг байгаа онж барьж авсан асуудал байна. Үүний зэрэгцээ дахиад бас нэг өөр асуудлууд гой дагуулж хүзүү гэдэг шиг яваад байна л гэдэг санаа тийм. Ер нь тийм болж байна. Ер нь яг санал нэгдсэн нэлээд сайн судалчихсан асуудлууд нь юу байна гэхээр нэрнгэсэн манай улс төрийн тогтолцоонууд төрийн тогтолцоон дээр яг юу нь болохгүй нэхлээр ганцхан юм дээр санал тавьж байгаа. Төр ажиллахгүй. Төр ягаад төр ажиллахгүй дээрээс нь хариуцлага хүлээхгүй. Ягаад төр ажиллахгүй, ягаад хариуцлага хүлээхгүй нэхлээр гүйцэтгэл байхгүй, ажил хийдэг юм байхгүй. Тэр ажлыг чинь хийх хэрэгтэй юм гэхлээр засгийн газар хийх хэрэгтэй. Засгийн газар нь ажлыг хийх гэхлээр зөвшин ерөнхий сайдын ажилд зарим талаараа ерөнхийдөө дийлэнхтэй бол үндсэндээ парламентын бүрэн хяналтанд орчоод тэгээд ингээд сарнаад байгаа зүйл байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ бидний юу гэдэг төр байхгүй болчлоо эсвэл одоо юу гэдэг төр ажлаа хийхгүй байх гэдгийн цаана юу гэнэ гэхээр төрийг ажлаа хийлгэхгүй байх эсвэл тэрнийг сарниулаад байгаа тэр механизмууд нь орж ирж байгаа. Тэр хэсгүүд дээр нэг багахан хэмжээний тохиргоо хийхэд үндсэндээ манай систем чинь аюул сайн систем байна. Их эвтэх явчихсан систем байна. Одоо яг тэр тохиргоонуудыг хийе гэхлээр зэрэг чинь яг тэр асуудлууд бол орцсон байна. Тэрэн дээр бол үндсэндээ 2-3 жилийн турш энэ бараг 4-5 жилийн турш чи бараг ярьж штэ тий. Судалгаанууд нь бол нэлээд урт хийгдчихсэн зүйлүүд байгаа. Ингээ харахаар зэрэг тэр асуудлууд дээр бол хүмүүс бол тохирчихсан байна. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгцээг харахад бол тэр асуудлууд нь үнэхээр орцсон байна. Тэгээ хажуугаар нь нэг тийм сонин тийм огт судлагдаагүй дээрээс нь тийм нэг сэтгэлийн хөөрөлөөр хийхлээр ороод ирсэн юм яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэсгүүдээ жаахан ялгаад яг бодиттой юм дээр цөмөрөө суух юм бол манай үндсэн хуулийн шинжилэл, өөрчлөлт оновчтой болох хэрэгтэй. Судлагдаагүй асуудлаар үндсүүлийн нэмэлт өөрчлөлтийн асуудал санал орж ирж байна гэдэг бол өөрөө хууль бус юм болов уу гэж би хэлэх гээд байна. Яагаад гэхээр үндсүүлийн нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар үндсүүлийн нэмэлт өөрчлөлт болвол дур зоргийн шинжтэй байж болохгүй гэдэг юм заалт байгаа шүү дээ. Тэгээ дур зоргийн шинжтэй гэдэг юу гэж ойлгох юм гэхээр ямар нэгэн судлагдаагүй асуудлаар юм уу те ямар нэгэн урд өмнөд яригдж байгаагүй асуудлаар гинт үндсүүлийн нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг ингээд зүйл залт оруулж ирэх хориглоно л гэж ингэж ойлгохдохоор байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч бас нэг одоо жишээл тэр ардын хурал гэж бүр хөдөлгөөн үүссэн явж байна. Дээрээс нь энэ хилцүүлгийн ард нийтийн санал асуулгын одоо энэ зөвлөх санал асуулгын юмд орцсон явж штэ. Энэ дээр зүгээр магадгүй одоо санаа зовж байгаа зүйл нь одоо жижигхэн парламенттай болохоор гадны нөлөө ордог ч үгүй юм уу? Эсвэл хууль чанаргүй гарч ийн гэж байгаа асуудал байж болох юм. Гэтэл энийг яаж хийдэг вэ гэдэг бол судалгааг бид нэр юм уу зөндөө олон судлаачид хийцэн. Энийг хийж гарцсан тэр социалист маягийн ардын хурал руу шилжих биш. Эсвэл хоёр дахин руу шилжих биш. Харин одоогийн нэг дахимтай улсын хурлаа чадахжуулах. Ингийн тулд бол одоо улсын хурлын гишүүдийн тоог өсгөх. Бидний судалгаагаар бол 140-с доошгүй улсын хурлын гишүүдтэй болж ээж бид нар яах вэ гэхээр чанартай сайн хууль гаргадаг болно. Яг тэгэхээр одоо нэг улсын хурлын гишүүн одоо 2-оос 3 байнгын оронд ордог мэрэгшдэггүй. Тэгээд дээрэс нь намын бүлгийн хурал гин. Ерөөсөө бие хит хуваах юм те. Тийм учраас хуулиуд бас чанаргүй гараад идэг юм байна. Нөгөө талд өөрсдөө гүйцэтгэх хэмжлэлд оролцдог учраас бас сайд болчдөг. Хянах тийм дур сонирхол бас байхгүй юм тийм. Хоёрдугаарт 76хан гишүүнтэй тэгээд одоо 39 гишүүнээр ирц бүрдээ нэг 20 хүн хууль баталчих учраас яг нэг 20-30 улсын хурлын гишүүн нөлөөлөхөд дуртай хуулиа одоо нэг компани ч юм уу нэг улс гаргуулад авах юм эрсдэл бол байгаа юм. Энийг шийдэх гарсан 2 танхим биш парламентын гишүүдийнхээ тоог өсгөх. За тоо 140 гэсэн тоо яаж гарсан юм бэ гэхээр одоо тухайн улсын хүн амыг одоо куб язгуураар үржүүлж гаргадаг юм томьёогоор бол гарч ирж байгаа. Энээс гадна манай үндсэн хуулийг хийж яхад ерөөхдөө
одоо жишээлбэл 92 91 онд ажлын хэсэг дээр энэ 76 гэсэн тоо 75 гэж гарч ирсэн. Энийг гаргахдаа яаж исэн гэхээр тухайн үед бол 15-аас 20 мянган хүнд нэг гишүүн гэсэн ийм томьёогоор бодож исэн юм билээ. Энүүгээр нь одоо шилжүүлээ бодохоор нэг 150-аас 200 хүн байх хэрэг байхгүй юу? За бас ингээд бусад орнуудын жишээг харахаар одоо жишээл Эстони улс 1.3 сая хүнтэй мөртлөө парламентын гишүүд нь 101. Латв 2 сая хүнтэй мөртлөө 100 гишүүнтэй. За Литв бол 2 сая 900 одоо хүн амтай. Тэгээд 141 гишүүнтэй байхгүй. Өөрөлд бодит байдал дээр манайх шиг жижигхэн улсууд юу гэхээр нэгдмэл нэг танхимдаа улсууд ийм олон тооны гишүүдтэй байж иж юу гэхээр гадны нөлөөлөл орох нь бага тэнцвэржүүлж байна. Дээрээс нь яг хуулийн чанартай гаргадаг. Яг нэг гишүүн нэг байнгын хорон дээр төвлөрөөд ажилладаг те. Тэгэхээр энийг шийдэж байгаа бол нэгэнд хийц энэ судалгаан дээр тулгуурлаа хийх ёстой. Энэ асуудлыг шийдэх гарцсан 2 дахин эсвэл ардын хурал гэсэн нэгч судалгаа байхгүй. Энэ бол нэг хэсэг хүмүүсийн нэг бодол юм, улс төрийн юм яваад байна. Тэгэхээр энийг яг шийдэж гин үгүй гэдэг дээр бас эргэлзээтэй байгаа байхгүй. За нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй байна. Энэ зөвлөлт санал асуулгын одоо юмыг ингээд гаргаад явж байгаа. За улсын хурлын төвшөнд нөгөө бас оролцох ёстой энэ улсын хурлын гишүүдээс нь бид урьсан байгаа. За тухайлбал хэлбэл улсын хурлын гишүүн оюун чимгээг бол урьсан. За гэвч бол оюун чимэг гишүүн одоо 90 гэсэн зүйлдер тохиролцсон боловч яг цаг тулахад бол ирж амжихгүй нэ гэсэн зүйлийг хэлсэн. За тийм учраас бол бид нар хоёр судлаачтайгаа гэдэг энэ асуудлыг яриад явахаас өөр аргагүй болсон гэдэг үзэгчдэд бас хэлхэн зүйтэй баг тийм ээ. За тэгээд түрүүнийхээ яриа руу эргээд ороход ер нь бол яг тийм дур зоргийн шинж чанартай тийм өөрчлөлт хийж болохгүй гэдэг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дээр ингээд бичээд өгсөн байж идэг. Гэтэл ягаад нөгөө өнөөдөр Монголд ер нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт рүү хүртэл толбоо гэхэлээ нөгөө үндсэн хууль муудаа биш. Үндсэн хуулинд байгаа болон тэндээс ургаж гарсан органик хуулиудаар байгаа тэр зохицуултуудыг ер нь хуулийг хэрэгжүүлэхгүй байгаадаа л бид нар бас буруудаа тань гэж ингэж ярьж байгаа шүү дээ. Энэ дээр тавх ямар бодолтой юм те. Ер нь тийм л те. Яг үндсэн хууль дээр яг тодорхойгүй зарсан эсвэл зарим нэг зохицуултуудыг нь жоохон бүрхэг орхичихсан тийм асуудлууд байна. Тэрнийг бид нар тодтохыг ширч байгаа шүү дээ. Тэрэн дээр зарим нэг тохируулгыг хийчихье гэж харж байгаа. Тэр тохируулгыг заавал үндсэн хуульд гар хөрөхгүйгээр хийж бас болох вариантууд бол бий. Тэрнийг бол сүүлийн 25 жилийн турш оролцсон боловч харамсалтай нь манай улс төрчид, манай парламент ч өөрөө яг тэр тохируулгыг нь зөв хийх, яг тэр асуудал дээр дандаа алдах байдаг. Яг тэрнээс уран гарсан бүх одоо юу гэдэг нөгөө ердөн хуулиудаар болоод бусад хуулиудаар орж ирж байгаа тэр юу гэдэг механизмууд чинь өөрөө үндсэндээ гац усгдаг. Тэгэхээр тэр гацааг арилгахын тулд тэнд нь юу гэдэг үндсэн хууль дээр нь өөр дээр нь зарим нэг жижиг зохируулах хийх шаардлага гараад байгаа учраас л одоо тэр тухай яриад байгаа байхгүй юу. Уул нь бол тэгхгүйгээр ердийн органик хуулиар хийгээд тэрнийг ингээд юу гэдэг цэгцлээ хийчих боломж байна уу гэвэл байгаа юм. Даанч 25 жилийн туршид тэрнийг хийх гэж оролдоод үндсэндээ бол тэгсэнгүй шүү дээ. Ер нь сая ярил яах гэж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гарсан юм бэ? Ийм журмын тухай хууль гарсан бэ гэдэг чинь өөрөө бас тэрний сургамж шүү дээ. Тэгэхээр тодорхой факт дээр үндэслэж тэр бол хийгдсэн шүү дээ. Фактор үндэслэж хийгдсэн шүү дээ. 2010 онд батлагдсан байл тийм ээ. Тэгэхээр ер нь бол бид нар тэр боломжуудыг одоо юу гэдэг бид нар гэдэг нь одоо Монгол улс өөрөө тэр жигтэй тэр боломжуудыг шавхаж үзсэн байна уу? Үзсэн байна. Гэхдээ тэрэн дээр үндсэндээ юу гэдэг яг ингээд эцсийн тийм зөв шийдэл рүү оруулж үндсэндээ чадахгүй байгаа учраас одоо үндсэн хуулийн дээр зарим нэг тохируулга хийж тэр нөгөө гажаад байгаа механизмуудыг тодтохыг гэсэн тийм л асуудал байгаа ш. Тэрнийг засаад тодтохыг гэсэн асуудал байна. Тэрнийг тодруулахгүй бол одоо юу гэдэг нь ер нь зарчмын хувьд бол албаар тийм гажуудалтай юм хийгдэх байхгүй юу. Тийм л асуудал. Улсын хурал хууль чанаргүй баталж байна. Засгийн газартаа сайн хяналт тавьж чадахгүй байна. Ер нь улсын хурал муу 76 одоо ухны шиг гэл ингээд яриад ингээд сүүлдээ бол нөгөө улсын хурлаа парламентаа сайжруулах гэдэг үндэслэл дээрээс л энэ хоёр парламент за тэр өмнөх нэг ардын хурлын одоо цаг хурлын гэдэг юмнууд яриа үссэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр дөрвөн дээр бол энэ асуудлыг шийдэх боломж байна гэдэг дээр одоо мөнх сайхан болол хэлж байна. Ийм зүйлийг ингээд судалсаа бид нар ингэж парламентын гишүүдийн тоог нэмэх ёстой гэж шүү дээ. Яг парламентын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэг энэ асуудал өмнөх парламентын үед үнцүүлэн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригадаад ингээд явах үед юу болж исэн бэ гэхээр иргэд олон нийтийн зүгээс бол одоо энэ 76 хүнийхээ идэж жоохыг дийлэх байхад дахиад 100 гаргаад явчихлаа наа чинь бүр тамтгаа алдна гэдэг тийм жоохон тийм эсрэг одоо тийм байр суурьтай бол тулгарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө мэдээллийн дутуугаас болж гин үү эсвэл яг зөв сайн тайлбарлаж бас чадаагүйгээс болсон юм. Энд дээр
Тэгэхээр энэ бол яг та бол сайн маш оновчтой зөв тайлбарлаж чадаагүй. Тэр 99 гэдэг өсөж байгаа нь бол зөв байсан. 99 бол жоохон бага бүр 140 болох хэрэгтэй гэж штэ судалгаагаа. Тэгээд тэрийг тайлбарлаж байгаа тайлбар нь шинжлэх ухааны ч юм уу юм практикийн биш. Одоо 99 гэдэг бэлэгдлэр ч юм уу тийм тайлбар хэлэхэр ч одоо хэн хүлээж авах вэ гэдэг. Монголчууд ч ухаантай штэ тий. Тэгэхээр энэ үндслээ яриаггүй. Жинхэнэ дур зоргын юм гэдэг чи юу вэ гэхээр одоо мухар сүсгээр ч юм уу эсвэл ямар ч судалгаагүйгээр одоо ингээл ардыг хорж ирж чинь засаг л гээд гинт нэг хүний толгойд нэг юм орж ирээл те эсвэл одоо Туркийн сая ард нийтийн санал асуулгыг харсан юм аашаа уртлын өдөр гинтгэлэг тийм орж ирээл тэрийг хиймээрэн гэдэг те эний чинь дур зоргын гэж байгаа байхгүй юу дур зоргын биш вэ гэхээр чинь үнэлтэд судалгаатай хандж байгаа энэ зүйлүүд тэгэхээр одоо түрүүчийн нөгөө яриаг үргэлжлүүлэхэд энэ засгийн газрын одоо гүйцэтгэх мэдлийг бэхжүүлэх улсын хурлыг одоо гадны нөлөө нөөс одоо өнгөлөөнд орох эрсдлийг багасгах, хууль тогтоох ажиллагааг чанаржуулах энэ бол ингээд судалгаатай байна тийм. Энийг бид нэр бас хийхгүй бол бас болохгүй гай. Хийхгүй бол юу гэхээр эн чинь өөрөө манай ардчлалын нэр хүндийг унгаагаад байгаа байхгүй. Бид нар ингээд нийгмийн асуудлуудаа шийдэж чадахгүй ингээд хэрэлдээр шийдвэрч гардаггүй, уул уурхаан төслөнж явдаггүй, төмөр замаач байдаггүй, янз бүрийн шинжилгүүдээ хийдэггүй. Тэгээд ирэхээр сүүлдээ яаж юм гэхээр ардчлал чинь өөрөө ерөөсөө асуудлаа шийдэж чаддаггүй юм байна. Ардчлал өөрөө хэрэггүй юм байна гэсэн нэг ийм яриа гараад байгаа байхгүй юу? Тэгээд тэгэн гутаа ерөнхийлөгчийн засаглал масаглал гэж явчихдаг. Гэтэл юу вэ гэхээр бид нар сайн харах юм бол дэлхийн хамгийн хөгжсөн улсууд эдийн засгийн хувьд хөгжсөн, дээрээс нь хүний хөгжил, хүний эрх хамгаалагдсан хүнлэг тэр нэгэн бол арчсан. Тэр дотор парламентын засаглалтаа олонх нь тэгээд тийм улсууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр улсуудаас суралцаад одоогийн үндсэн хуулиа бэхжүүлээд ганц хоёр тодтогдол хийх асуудал байна. Тэгэхээр энийг л одоо уг нь хийчмээр байгаа. Гэтэл одоо харамсалтай нэм 6 жагсаалт байгаа байхгүй. Энэ жагсаалтыг харахаар хоёр нь бол яа харахгүй сая асуудлыг шийдэж чиглэсэн байгаа. Нөгөө дөрөв нь бол тун эргэлзээтэй. Одоо жишээлбэл хоёр тэр ардын хурлаас гадна юу вэ гэхээр төрийн сахилга хариуцлага шудраг ёсыг бэхжүүлэх тогтолцоог сайжруулна гэж. За энэ дотроо юу байх вэ гэдг нь маш одоо бүрхэг зүгээр авилгатаа тэмцэх бодлого хэрэгжилтийг хангах бүтэц бий болгоно. Одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөдөх нь. За шүүгчийг томилох тогтолцооны зарчмыг тогтооно. Энэ бүгдээрээ манай үндсэн хууль дээр байгаа зүйл байхгүй юу? Тэгээд тэгвэл за энийг яаж гэдгээ хэлээ. Яаж байхгүй. Тэгэхээр энүүгээр одоо хүмүүсээс за тийгээ зөвшөөрөл авчил та ямар нэгэн юмуд хэлж чаа. Тэгээд энийг зөвшөөрөл авчаад энийхээ дотор юуг оруулахыг бид нар мэдгүй. Хэрвээ одоо чи ерөнхий зөвлөл энэ шүүгчийн юу бол асуудал миний сүүлийн 4 жилийн судалгаа л да. Би хоёр ч ном гаргасан. Ерөнхий зөвлөлийг сайжруулбал яах вэ гэдэг. Гэтэл тэрний одоо судалгааны үр дүнгээр чинь тодорхой томьёолал. Тэр эн чинь итгэхэд хэцүү байгаа. Одоо энэ ийм юмар одоо санал авчаа тий. Тэгээ энийхээ доор юу хийх юм? Тэгээ бид нар 2000 онд юу вэ? Яг хуу тухайн үе шийдэх асуудлууд байсан уу байсан. Парламент дэх олон засгийн газар байгуулж чаддаг, ерөнхий сайдаас хөндөж чаддаггүй байсан. Энийг шийдэх ёстой байсан. Гэтэл ямар ч судлаачдын хилцүүл байх ингээ одоогийнх шиг ингэж хаалттай явж байгаа л гинтхэн нэг өдрийн дотор нөгөө дордохын 7 гэдэг өөрчлөлт хийсэн. Зарим юмаа зассан, тэгтээ алдаа гаргасан их болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тийм юмыг л давтахгүй тулд 2012 онд одоо үндсэн хуулийн их барих чимэд багш өөрөө хийх нь барай тэр журмын хууль баталсан тий. Тэр журмын хуулийнхаа дагуулж явахгүй тэрнээсээ одоо хитэрчээд яваад байгаа юм л да. Шинжсэн найруулга болоод тэгсэн мөртлөө нэмэлт өөрчлөлт гэсэн нэртэйгээр яваад. За тэгвэл энэ ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс бол энэ дээр анхаарах зүйл байгаа юм байна гэдгийг судлаач яран нотолж байна гэж ойлгож байна. Яг үнэндээ бол тэр нэг хоёр ардын хурлын систем байдаг. Тэрнийг хүмүүс их сайн систем байсан гэж ярьдаг болчиход. Яг одоо дэлхийд дээр ийм систем бол хизээ оршин тогтсон, хизээ бий болсон байх талаас гэж зөвлөлтбод улсын анхны үндсэн хуулиас эхэлсэн. 20 хэдэн онд байна, 23 4 оны үеэс эхэлсэн. Дараа нь тэрнийг бүх социалист улсууд тулсан. Дараа нь социалист системтэйг хамтд энэ систем руу давтсан. Яг өнөөдөр ийм системтэй улс хэд байна гэхээр бүгд найрамд Хятад улс, Хойд Солонгос, Вьетнам, Лаос байгаа бох тийм. Тэгээд Куба байхгүй. Тэгэл ингээл 200 хэд улсаас шүү дээ. Юусе байгаа нь эдийн байхгүй юу? За тэднийг нэг илсэл гэдэг чинь бид нар тэднийг ингээд буцаж ирсэл гэдэг байна шүү дээ. Тэгээ ийм хэсэг юм байгаа байхгүй. Тэгээд энийг ер нь судалсан юм уу, үгүй юм уу? Ер нь би судалсан гэж бодохгүй байна. Нэг хэрэгтэй. Бид нар ингэж судалсан юм аа, судалгаагаар ингэж гараад байгаа юм. Ийм байгаа маа гэж тайлбарлал бас итгэж бас болох байх тийм ээ. Сонсож болно шүү дээ. Сонсож болох байх тийм. За хамгийн гол одоо бас төвлөрч ярих хэвээр нэг сэдв бол энэ гүйцэтгэх засаглалаа ер нь бэхжүүлээ. Ер нь тэр парламентын гэж хэлж байгаа тэр засаглалтаа орнуудын ерөнхий сайдд нь байдаг тэр эрх мэдлэг ерөнхий сайдтай өгье.
А ерөнхийлөгч нь бас ямар байдгийг тэр эрх мэдэлтэй болгоё гэдэг. Ийм зүйлийг бол маш олон одоо судлаачид жишээлж гин, улс төрчид жишээлж гин. За өмнөх төр парламент дээр байгуулагдчихсан нөгөө ажлын хэсэг байгаа шүү дээ. Зүйл нэмэлт өөрчлөлт оруулах. Тэр ажлын хэсгийн анхлагчаар ажиллаж ирсэн, дараагаар нь ажиллаж ирсэн Бортуна Батбаяр гишүүнч бас өчтөр хэн би очиж уулзаад ярьцлага хэлсэн л дээ. Мань хүмүүс юу гэж ярьж байгаа гэхээр ерөнхийлөгчд айгүй олон эрх мэдлүүд байдаг. Тэрийг бол хуулиар хязгаарлаж байгаа зүйлээр нэмэлт өөрчлөлтөөр хууль санаачлах эрхийг нь байхгүй болгоё. А дээрэс нь тэр шүүгчдийг одоо томилдог байдаг. Энэ асуудал томилгоо янз бүрийн томилгоонуудыг байхгүй бол. А 3 дугаарт нь юу байж байгаа гэхээр засгийн газар чиглэл өгж болдог байгаа шүү дээ. Одоо үнд суулаар тийм ээ. Энэ тэгэхээр нөр ерөнхийлөгч өөрөө сонгуульд ингээд орох гээд засгийн газрын өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг гаргацдаг. А гэтэл ерөнхийдөө бас нэг мөрийн хөтөлбөртэй. Хоёулаа хоёр ард түмнээс сонгогдсон байдаг. Энэ хоёр чинь хоорондоо зодтолдоод хоёр туулаа өсөн хоосоо хоцроод яана гэдэг ийм л зүйлийг хэлээд байгаа юм л да. Энэ дээр та бүхэн яг юу хэлэх вэ? Яг энэ өөрөө бас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг гол амин сүнсийн нэг юм болов гэж. Тэгэхээр энэ дээр бол одоо яг энэ ерөнхийлөгчийн асуудал дээр одоо тэр хилцэж байгаа зүйлийг харахаар бас яа харахгүй бид нэр ерөнхийлөгчийн институтыг шийдвэрлэх тодорхойлох шаардлагатай байна. Монгол өнөөдөр 2 засгийн газартай юм шиг болцсон. Ерөнхийлөгч хууль санаачлан засгийн газартаа зэрэгцээд. За тэгээ гадаад бодлогыг бас давхар гадаад иргэн сайтай хамт хийгээ явуулчихна. За гадаад орнуудын уулзалт дээр ерөнхийлөгч явдаг. Засгийн газраас хүн явдаг уу тий. За тэгээ ерөнхийлөгчийн эрх мэдэл бол би юу гэж хэлдэг вэхээр уулаас өнхөрж байгаа цастай адилах ингээл 25 жил томроо л яваад. За тэр томорж байгаа юм нь үндсэн хууль заасан эрх мэдлүүдээс гадна хуулиар нэмэлт бүрийн эрх олгож болно гэдэг заалтыг хитрхи өргөжүүлээд үндсэн хууль байхгүй маш олон эрх мэдлийг өгсөн. За үндсэн хуулиар ерөнхийлөгч шүүгч нарыг томилох үүрэгтэй. Томилно гэж байгаа байхгүй ерөнхий зөвлөлийн нэр дэвшүүлсэн. Гэтэл одоо хэрэгжиж байгаа юм нь томилохгүй байх бас эрхтэй болчиход байгаа. Татгалзаад байдаг. Тэ? За хоёрдугаарт нөгөө юу шүүгчдийг нэр дэвшүүлдэг, сонгон шалгаруулдаг ерөнхий зөвлөлийн бүх гишүүдийг ерөнхийлөгч томилж байгаа. За тэгээд авилгатаа тэмцэх газрын одоо даргад нэр дэвшүүлнэ. Төрийн албаны зөвлөл. За одоо өөр юу вэ? Одоо маш олон эрх мэдэл үндэсний аюулгүй байдлын тэргүүн. За энэ үндсэн хуульд бол байж байгаа. Гэх мэтлээ ингээд үндсэн хууль заагаагүй баахан эрхүүдийг бол ерөнхийлөгчд өгөөд энэ бол асар хүчтэй юм институт болцсон. Тэгээд энийг бол хязгаарлаж тодорхойлох гэдэг дээр бол бас судлаачид бүгд ер нь бол санал нэгдсэн. Ер нь бол хуулиар нэмж эрх мэдэл өгдөг нь хаах ёстой. Тэр хууль санаачлах эрхийг нь хаах ёстой. Бусад тэр эрх мэдлүүдийг нь хязгаарлах ёстой. За хоёрдугаарт ерөнхийлөгчийн одоо сонгуул байна тийм. Ард түмнээс сонгодог энэ бол яг хөө нэг талаасаа парламентаас хараад тусаар ийм институт бий дааж үгийг хэлдэг хүн гарч ирж байгаа нь сайн талтай. Гэхдээ сөрөг тал нь юу гэхээр сонгуульд ялахын тулд дандаа нийгмийн бүх асуудлуудыг ярьчдаг. Бүх юмыг амлалчдаг. Тэгээд тэрийг хийхээс өөр аргагүй болно. Тэрийг хийх шаардлагатай эрх мэдлүүдийг өөртөө цуглуулахаас өөр аргагүй болно. Тэгээ ингээд том институт хэрэгжиж. Тэгэхээр энэ сонгуулийн асуудлыг шийдэж байгаа одоогийн энэ төсөл дээр яригдж байгаа юмнууд нь бол 15 оныхоос арай дээр сонсогдож байна л доо. Тэрг байна гэхээр нэг удаа сонгогдно 6 жилээр. Тэгээд улсын хурлын гишүүд дээр нэмээд одоо аймаг нийслэлийн иргэдийн хурлын бүх гишүүдийг оруулж сонгоно гэж байгаа. Энэ бол бас байж болох хувилбар. Өөрөөр хэлбэл ийм жишг бий юу? Ерөнхийдөө бол жишг бий. Одоо гадны улсуудад ер нь бол ерөнхийлөгчийг дан парламентаас сонгодог. Дан парламентаас сонгочих юм бол тэр зүгээр олонхын нэг төлөөлөл болчихно шүү дээ. Парламентын гишүүдэд өргөсгсөн хурлаар харьцангуй парламентаас бие даасан нейтрал нэр хүндтэй тим хүн гарч ирдэг. Тэгээ парламент дэх одоо тэр зөвшөлтслийг хангах ийм юутай. Тэгээ манайх шиг одоо нэгдмэл улстай парламентын одоо парламент нэлээд хүчтэй одоо Эстон улс байна л да. Эстон улс бол парламент доторх нийт гишүүдийнхээ 3/2-оор ерөнхийлөгчөө сонгодог. Өөрөөр хэлбэл олонх цөөх зөвшөлт гэдэг. Тэгж чадахгүй бол манайхтай адилхан саяын төсөл дээр байгаа шиг юу гэхээр нөгөө иргэдийн хурлын төлөөлөгчдөг оруулж байгаа өргөдгсөн бүрэлдэхүүнээр сонгогддог. Тэгэхээр энэ бол бас ерөнхийдөө одоо reasonable тийм ер нь байж болохоор л хувилбар яригдж байгаа байхгүй. Энийг нь бол бас дэмжичмээр байна. Германы систем бас тийм. Германыг Бундестагаас сонгодоггүй. Бундестаг дээр нэмэх нь юунаас холбооны мужи улсуудынхаа төлөөллийг ингээд авцгаад тэгээд нийлүүлж хагаад Бундесверсамлууд холбооны чуулган гэж нэрлэдэг. Тим одоо чуулганаас сонгодог.
Яг л үндэсний хэмжээнд зөвшөөрлөхийн тулд тийм үндэсний хэмжээнд төрлөөр зөвшөөрлөхийн тулд дээрээс нь Бундестаг дээр нэмэх нь тэр чинь өөрөө холбооны ус учраас холбооны усуудын дуу хоолойг бас саналыг бас оруулж штэ. За ингэж яагаад нийлж байгаа сонгод. Гэхдээ Бундестагийн гишүүд нь болохоор Бундестагийн өөрийнх нь хэмжээ нь болохоор нөгөө томсгосон хэмжээнээсээ давдаггүй байхгүй. Тэгжиж сая нөгөө Бундестаг гэж өөрөө саармагж штэ тий. Тэгэхгүй бол дахиад Бундестагийн шийдвэрлэх гээд штэ тий. Тэгэхээр тэгжиж зохицуулдаг нэг юм асуудал. 15 оны төсөл дээр юу гэхлээр чинь нөгөө аймаг нууцлалын иргэдийн хурлын төлөөлөгчдийг оруулсан. Тэгэхээр тэр нь болохоор чинь утаашаа яаж нийлээд их хурлын гишүүдийн тооноос илүү гарч чадахгүй байхгүй. Тэнгүүд энэ асуудал нь юу болж талч байгаа гэхлээр дахиад их хурлаас ерөнхийлөгч сонгодог руу. Тийм. Дарга нар нь орохор байсан. Дарга нар нь орохор байсан. Тий 15 онд чинь нөгөө тийм хурлын зөвхөн дарга нар нь орчих. Тэгэн гоо цөөн болчихлоо. Одоо бол яаж юм гэхээр бүх гишүүдийг оруулна гэсэн төсөл. Энэ бол арай ялгаатай. Тэрүүгээр өөр бол авчихсан. Арай айгуу зөв дэвцсэн цалт. За ингээд үндсүүлийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар бид ярилцж байгаа. Тэгээд бас нэлээд олон жилийн хугацаанд бас судалгаа хийсэн хоёр судлаачтайгаа ярилцж байгаа ма цаг үеийн бас энэ асуудлуудыг тодруулж бас санаа оног сонсоо гэж ингэж студид өрсөн. За хэдэн ормын дараа бидний ярилцлага үргэлжлэх болно.